Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung-нар албан ёсны уулзалт хийлээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн түвшинд 15 жилийн дараа болж байгаа энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны олонх амжилтыг баттахын зэрэгцээ, харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж харилцааны шинэ хуудсыг нээн гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ. Мөн ерөнхийлөгч гэргийн хамтаа хүн төрөлхтний соёлын өв Монгол түмний эв нэгдэл тусгаар тогтнолын бэлэгдэл болсон үндэснийх баяр наадамд хүндэт зочдын хувьар оролцох гэж байгаад Монголын ард түмэн талархаж байгааг хэллээ. Ерөнхийлөгч Lee Jae-myung стратегийн түнш Монгол улстай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж халуун дотноор хүлээн авч байгаа ерөнхийлөгч хүрэлцэх гэргийн болор цэцэг болон төр цэцэг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн гэргийн Ким Хэ-гёны хамтаа үндэснийх баяр наадмын нээлтэнд оролцож монголчуудын түүх соёл зан заншилтай танилцуулсандаа баяртай байгаагаа хэллээ. Төрийн ажилтал хоёр орны улс төрийн итгэлцлийг улам баттгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлд өгс байгаагаа илэрхийллээ.